За сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн амар амгалан айлтгая. За ингээд загсны ордныхны 2026 оны ерөнхий төлөв гэсэн уншлага эхэлж байна. За би ер нь яг хуу загсны ордныг хамгийн сүүлд байдаг болохоор дандаа одоо ячуу гэдэг болохоор зэрэг уртаас нь хойноос нь дундаас нь гэдээ уншихаар шийдлээ. Тэгэхээр зэрэг дэвчээртэй өөрийнхөө одоо ордуудыг хүлээж байгаарай. Таны одоо нарны зурлаг танд таарахгүй одоо өөр юм гарсан бол сарны зурлагаа одоо сарны ордоо заавал орж одоо үзээрэй гэж хүсэж байна. За ерөнхийдөө бол одоо манай загсны ордныхан бол эдийн засгийн хувьд бол одоо нэлээд дэвшилттэй одоо шинэ ажил төрөлд орсон, аргаа олсон, одоо эдийн засгийн байдал сайжирсан иймэрхүү байдал харагдаж байна. За наривчилж ярих юм бол одоо манай загсны ордныхан оны одоо ихэр буюу одоо эхний хагасд гэдэг юм уу? Тийм ээ ажил төрөл дээр ч амьдрал дээр ч нэлээд асуудалтай тулгарх нийл гэж харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо ямар нэг байдлаар одоо таны ажил дээр одоо хил ам хэрүүл тэмцэл гарах тийм ээ ажлын одоо ялангуяа нэг хүн байна. Таныг одоо оролддог гэдэг юм уу, таныг одоо янз бүрийн байдлаар одоо ховж хүргэсэн тийм ээ асуудалд оруулсан ийм байдал харагдаж байгаа юм. За энэс үүдэлтэйгээр та одоо шинэ ажилд орох эсвэл ажлаас солих шинэ гэрээ контракт байгуулсан эсвэл одоо урдах энэ одоо give you some hard time гэж харагдаж байна. Тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас хэлсэн юм нь юу вэ гэхээр зэрэг ерөнхийдөө бол төвчээртэй мөн одоо сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Эсвэл одоо дотроос одоо юу гэдгийг өөрийгөө зоригжуулж өөрийгөө одоо өөртөө одоо бас итгэл нэмж чаддаг мэддэг юмаа бас өөрөөрөө бахархаж тийм ээ өөрийгөө бас хамгаалах ийм тал дээр ажиллаарай. За зарим нэг нь ингээд үргэлжлүүлсэн бол одоо зарим нэг нь ажлаас солих шийдвэр гаргасан. Энд дээр new job, new career гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг шинэ карьер хөөсөн одоо эсвэл одоо шинэ ажил сонгосон ийм байдал харагдаж байна. Энэ нь одоо магадгүй одоо оны одоо дундуур. Тэгэхээр зэрэг энэ дээр би одоо загсны ордныхан өөрийнхөө сезонд тийм өөрийнхөө сизонд одоо 3-р сар 4-р сарын үеэр одоо карьераа үрчилсэн эсвэл одоо чухал шийдвэрүүд гаргасан юм байдал харагдаж байна. За оны сүүлээр бол definitely одоо та өөрийнхөө хөдөлмөрийн үр шимийг хүртэхэд эхэлсэн харагдаж байна. Гэр бүлд одоо аз жаргалтай тийм ээ одоо шинэ ажилд орсон одоо шилжсэн үр өгөөж өгсөн за таны одоо ажлыг үнэлдэг аль эсвэл одоо таны ажлыг ойлгодог тийм ээ үнэлсэн ийм газарт одоо амжилт байгуулсан одоо мөн эдийн засгийн байдал сайжирсан тийм ээ ажлаа үнэлүүлсэн одоо шагнал урамшуулал цалин хөлс эсвэл одоо юу гэдгийг одоо ямар нэг байдлаар одоо бизнесийн өсөлт хөгжилт ийм харагдаж байна. За тэгээд янз бүрийн үр шир тийм ээ урт хормогоо хойт хормогоо нөхөж байсан бол ерөнхийдөө 2026 онд бол ерөнхий төлөв нь бол эдийн засаг нэлээд сайжирсан өөрийн гэсэн арга барилаа олсон эсвэл одоо дарга цэрэг тушаал дэвшсэн нэр хүндийг олсон тушаал дэвшсэн л байдал харагдаж байна л та. За энэ тушаал дэвшиж одоо эсвэл одоо өөрийнхөө бизнесийг эхлүүлсэн эсвэл энэ нь одоо таныг одоо эдийн засгийн доктортой байдалд хүргэсэн ийм байдал харагдаж байна. За энэ дээр одоо миний бас өшөө нэг нэмж хэлэх юм болохоор зэрэг одоо ганцхан ийм хүнээс одоо нэг л юм энэ одоо маш өөрчлөгдөхөд хэцүү хүн харагдаж байна л та. Одоо их зөрүү дүүрийнхөөрөө тий хил ам ихтэй гэвч одоо таныг бас хамгаалж өмгөөлөх найз нөхөд одоо хамт олон байна. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо хурдан ийм их одоо яаран шийдвэр гаргахаас өмнө сайн бодолцож үзээрэй тийм ээ гэсэн бас ийм мессеж байж шүү. За
ажил төрлийн хувьд ийм за тэгээд мөн танд одоо хол ойрын жижиг аяллууд одоо гэр бүл болон одоо хамт олонтойгоо тийм ээ найрлсан, наатсан, аялсан ийм юм харагдаж байна. За хэдийгээр одоо эдийн засаг одоо ажил төрөл бизнесийн хувьд өсөлт хөгжүүлэлттэй байгаа боловч одоо гэр бүлийн докторгүй байдлыг харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо гэр бүлийн байдал одоо бас оны ер нь ялангуяа одоо өөрийнхөө season тийм ээ одоо 3-4 дугаар сараас одоо энэ дээр одоо хоорн мэхэлт одоо хэрэг энэ дээр одоо хэрүүл уруул одоо ялангуяа одоо наривчилж миний энэ дээр гарсан дээр бол одоо гэр бүлийн хууралт аль талаасаа юм та юм уу нөгөө талаасаа ч юм уу. За энэ нь одоо таныг одоо нэлийн энэ дээр одоо хилцсэн байна л да. Одоо санаад зовнил одоо юу гэдгийг одоо хямрал сэтгэлийн хямрал тийм ээ одоо нулимс иймэрхүү зүйлс харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас divorce гарцсан байж байгаа. Тэгэхээр зэрэг би зарим нэг маань одоо бас гэр бүлийн одоо салалт энэ дээр одоо хүүхдүүдийн асуудал бас тавигдсан харагдаж байгаа. Оны сүүлээр бүр одоо тусдаа гарсан өөрөө бие дааж амьдарсан иймэрхүү байдлууд бас харагдаж байна. За энэ дээр одоо шийдвэрийг гаргахаас өмнө сайн бодолдож үзээрэй гэсэн мессеж гэж байгаа. Яагаад гэвэл give some time гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол энэ дээр бас love spell байж байгаа учраас би ямар нэг байдлаар одоо та эсвэл нөгөө хүн нь одоо нэг хүнтэй холбогдсон бол тэр нь өөртөө татах янз бүрийн юм хүм хийлгсэн төр зүрийн иймэрхүү одоо юу гэдгийг одоо элэв шид гэдэг юм уу эсвэл одоо домд одоо автагдсан байх магадлал өндөртэй. Энэ дээр нэг жоохон хүлээцтэй хандвал зүгээр байна. За манай синглчүүд болохоор зэрэг бас одоо бас friendly байгаараа одоо хүн ойртох үйц одоо хүнтэй одоо сайхан бас өөрийгөө нээлттэй одоо ярьсан хөөрсөн хүмүүсийг бас таньсан иймэрхүү байгаараа гэсэн байна. За тэгээд мөн одоо надад ерөөсө таарах хүн олдохгүй юм байна. Аль эсвэл одоо хайр сэтгэлд одоо бас итгэл алдарсан бас иймэрхүү картнууд гарсан байж байгаа. Тэгэхээр зэрэг энэ тал дээр ийм итгэлгүй тэр зэрэг танд бол байна л гэж. Энэ бол одоо зөвхөн таны бодол юм шүү гэсэн ийм картнууд гарсан байгаа. Being called гэж байгаа. Тэгэхээр зэрэг одоо би одоо approachable байгаарай. Тэгэхээр зэрэг more friendly байгаарай, нээлттэй байгаарай. За мөн одоо love your shadow гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг одоо өөрийгөө эхлээд хайрлаарай ч гэдэг юм уу тийм ээ. Өөрийгөө одоо хайраар дүүргчээд одоо тэгжиж одоо юу гэдгийг хүнээр хайрлуулнаа ч гэдэг юм уу. За иймэрхүү мессежнүүд байна. За өшөө манай синглчүүд бол одоо учирсан хүнтэйгээ бас жоохон нээлттэй байгаарай тийм ээ гэсэн ийм мессежүүд байж гэн тийм ээ. Тэгээд ер нь бол яг оны одоо тусдаа гарах бодолтой усуд бол одоо оны сүүлээр одоо хоёулаа тусдаа гарсан гэр бүл аз жаргалтай сайхан тэмдэглэсэн эсвэл одоо шинэ байранд орсон иймэрхүү юмнууд харагдаж байна. За тэгээ энэ дээр одоо өшөө бас хэлсэн юм бол одоо манай синглчүүд л байх та. Одоо дотор хүнээ сайн сонсоорой тийм ээ. Одоо хэрэг таны очирсан хүмүүс одоо хүн red flag-нууд үзүүлж байгаа бол одоо энэ дээр одоо бас анхаараарай тийм ээ. Don't ignore тийм ээ. Ignore хийхгүй шүү гэдэг юм уу. За ийм мессежнууд байж байна. За ерөнхийдөө бол яг хайр сэтгэлийн одоо эхнэр нөхрүүдийн би хэллээ. Ерөнхийдөө ганц би харин найз залуутай улсууд бол одоо тусдаа гарсан эсвэл одоо ийм үл ойлголцол бас байна. Ерөнхийдөө заяа энэ дээр одоо give some time
тий цаг хугацааны асуудал байна шүү. Одоо дөнгөж тавьчингуудлаа эсвэл одоо хит их яаруулах тийм ээ өнөөдөр юм уу маргааш юм суух юм эсвэл энэ хүн яагаад юм хэлэхгүй байна надад гэдэг ч юм уу ийм зүйлээс татгалзаараа яагаад гэх юм бол одоо суулгасан юм ургахыг хүлээх нь одоо цэцэг суулгалаа гэхэд ургахыг хүлээх нь биш шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ одоо ургац цэцгэлтэл бас цаг хугацаа өгөөрэй гэсэн иймэрхүү мессежнууд байж шүү. За зарим нэг нь одоо ийм мессежнууд хайр сэтгэлээ олсон, зарим нэг нь бол одоо иймэрхүү гэд би одоо хувилбаруудыг хэллээ. За ингээд та бүхэндээ одоо 2026 онд нь ажил амьдралд нь амжилт одоо бүтээл тийм ээ аз жаргал сайн сайхан эрүүл энхийг хүсэн өрөөё. За ингээд би хувийн уншлагаа одоо хийж байгаа шүү цаг заваараа тийм ээ Facebook миний Facebook page болох Монгол Стар тайруудаар орж одоо мэдээлэл аваарай. Мөн одоо би одоо энэ шинэ он одоо 29 30-31-нд ч юм уу би одоо нэг хүүхдүүд баярлуулдаг одоо бэлэг тараадаг ч гэдэг юм уу баярлуулдаг ч гэдэг юм уу тийм ээ. За ийм үйл юу гэдэг ийм зүйл хийдгээ тийм ээ. За энд одоо та бүхэн одоо оролцмоор байгаа бол та бүхэн хандив өргмөр байгаа бол нэр усаа бичээд одоо миний энэ тайлбарын одоо цонхонд одоо би данс байрлуулсан байгаас тэрэнд одоо хандив өргөж болно. За ингээд баярлалаа. Баяртай.